Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн минь тэгээ солонгос хэл сурахад хэрэг болох аппликейшнууд зааж өгөхөөр орж ирсэн байна. За тэгээ татаж яваад хэрэглээд үзээрэй. За эхнийх нь болохоор Never Toil байгаа. Энэ аппликейшн болохоор хайхыг хүсэж байгаа үгээ бичээ хайх юм бол тухайн үгний үйл өгөө, нэр өгөө гэдгийг нь тус-тусад нь ялгаад үг орсон жишээ өгүүлбэрүүдтэй аппликейшн байгаа. За дараагийн аппликейшн болохоор Papago гэдэг аппликейшн байгаа. Google Translate-тэй маш төстэй, олон хэл дээр орчуулга хийх боломжтой аппликейшн. Гэхдээ Google Translate-ийг бодох юм бол хамаагүй оновчтой гарч ирдэг юм шиг санагдсан. За дараагийн аппликейшн юу вэ гэхээр та бүгдийн сайн мэдэх Michelle Toll байгаа. Өдөр бүр автоматар тогтсон цаг таны чэйжлэх үгийг гаргаж ирдэг. Тэгээ үсэг болон тоо, дүрмийн хичээл, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг гэх мэтчлэн ер нь солонгос хэл сурахад хэрэгтэй бүхэл мэдээллийг энэ дотор агуулсан байгаа. Хамгийн гол нь монгол хэл дээр маш олон мэдээллийг агуулсан аппликейшн байгаа. Мөн солонгос хэлний цогц сурах бичиг хүртэл дотор нь байрлаж байгаа шүү. Дараагийн аппликейшн болохоор Webtoon. Комик сэтгүүл дуртай комик ном уншдаг хүмүүст зориулж байна. 7 хоног болгон шин комик энэ дээр гарч ирдэг. За дараагийн аппликейшн Topic Exam байгаа. Энэ аппликейшн болохоор Topic-д бэлдэж байгаа хүүхдүүдэд маш их тус болох аппликейшн. СГ болон элгийн, тэдгийн өмнөх жилүүдийн материалуудыг эндээс ажиллах боломжтой. Дараагийн аппликейшн Eggbone. Eggbone аппликейшн болохоор Lenny-тэй чат бичих замаар солонгос хэлний анхан шатны үсэг болон харилцан яриа хүртэл хичээл авах боломжтой. Lenny гэхдээ англи хэл дээр тайлбарладаг. Гэхдээ маш ойлгомжтой тайлбарладаг болохоор нэг удаа татаж яваад хэрэглээд үзээрэй. Хамгийн сүүлийн аппликейшн бол Turujik Bank. Энэ аппликейшн анхан шатнаас гүнзгий шат хүртэлх бүх хэл төрлийн номыг өөрийн хэлний төвшөнд тааруулаад сонгон унших боломжтой. 1-р төвшнөөс 2-р төвшин, 3-р төвшин, 4-р төвшин, 5, 6-р төвшин хүртэл өөрийн төвшинг сонгоод дараа нь шинжлэх ухаан, байгаль, түүх, хоол гэх мэтчлэн хүссэн өөрийн сонирхсан сэдвүүт тааруулан ном унших боломжтой. Жишээ болгоод анхан шатны нэг ном сонгоод уншиж үздэгэ. 분식집. 학교 앞 분식집. 라면, 김밥, 만두, 어묵, 핫도그, 김말이, 햄버거, 떡꼬치. 함께 먹어요. 바닷속 탐험. 오늘은 스쿠버 다이빙을 하기에 아주 좋은 날입니다. 하늘은 맑고 파도는 잔잔합니다. 우리는 두근거리는 마음으로 배에 올랐습니다. 배가 다이빙 장소에 도착했습니다. 우리는 물 아래로 천천히 내려갔습니다. 이 물고기는 솔베 감팽입니다. 화려한 지느러미를 가지고 있지요. 주황색 몸에 흰 줄무늬가 곰치와 청소 놀래기